төслийг санаачлагч, бүрэн Монгол төсөл, хамтран хэрэгжүүлэгч, давс сумын засаг даргын тамган газар, иргэдийн төлөөлөгчдийн хурал, Улаанбаатар хот дахь давс сумын нутгийн зөвлөл, аймгийн иргэдийн төлөөлөгч Гомбын Одонхүү, давс сумын залуусын нэгдэл, Монгон онс цэцэрлэгт хүрээлэн. Улс аймаг давс сум өдгөө 99 жилийн түүхтэй түүхтэд 100 жилийн өгөө үлгэдэн авах цаг мөчийг өгтөн сумын ард иргэд хүүхэд багчууд ая тухтай орчинд амьдрах чөлөө цагаа зөв боловсон өнгөрөх цаашдаа өсөн дэвжих цаг үетэйгэн хөл нийлүүлэн алгах нөхцөл боломжийг бүрдүүлсэн томоохон төсөл бол Монгон онс цэцэрлэгт хүрээлэн. 100 жилийн түүхэнд хамттан хөгжих, урагшлах нэг санаа, зорилгын дор төрөлх нутагт ам бүтээх томоохон бүтээн байгуулалтын нэг Монгон онс цэцэрлэгт хүрээлэн. За та бүхэнд энэ өдрийн минь төргийн намайг Дамиргийн Батбаяр гэдэг. Би компьютер график дизайнер мэргэжилтэй. За Монгон онс цэцэрлэгт хүрээлэнгийн 3D төлөвлөлтийн зураг ерөнхий дизайныг гаргалаа. За ерөнхий гар зураг анхны санаа маань болохоор монголчуудын уламжилт тоглоомнууд болох цагирган тийм онцсон тоглоомноос санаа авч ерөнхий палан зураг төлөвлөлт ерөнхий дотоод зам холболтуудаа хийсэн байгаа. За тэгээд тэр нь болохоор мөнгөн онц гэдэг үгэн дээр тулгуурлаж хийсэн. За тэгээд жишээ нь гэх юм бол одоо дотор байгаа арслангийн өшөөн дээр очихын тулд хүмүүс онц тайлж очдог ч гэдэг юм уу. Тийм дотор агуулгаж байгаа бас детальтын гоё зүйлүүд төр бол дандаа онц гэдэг үгэн дээр тулгуурлаж агуулгын тэрийгэ барьж хийсэн тийм зүйлсүүд бас их байгаа. За тэгээд дурдах юм бол одоо юган зам, дугуйн зам, авт зогсоол, дугуйн зогсоол, хөлбөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, волейболын талбай, ууланд авилтын хаан, усан ориглуу, замын ихтгэлийн өндөр хөөх залуучууд, ахмад настууд маань одоо чөлөөт цаг үйл мэндэ зөв боловсон бол чирэгжүүлэлтийн төхөөрөмжүүд, хүүхдийн тоглоомууд зэрэг маш олон тийм зүйлийг нэвд орохтаасан сайхан зохицолбор юм цэцэрлэгт хүрээлэн байх болно. За та бүдгийн ажилд амжилт хүсье. Ирэх жил давс сумын маань түүх 100 жилийн болно. 100 жилийн удаа одоо бид нар тогтчлын ажлыг нэгдүгээр тавиад цэцлэгийн ажил эхний гомбтой байгуулалт ажлыг эхлүүлээд байна. Цааш нь бидний бүтээн байгуулалт ажлыг хэрэгжүүлж сум орностой хөлбөмбөцтэй тогтчлын хийн төлөө сум орнотгийн удирдлагууд, сум орнотгийн ард иргэд, сум орнотгийн компани, аж ахуйн нэгжтэй хамтарч энэ бүтээн байгуулалтыг зохицлон бүтээхийн төлөө зүтгэн цэцэрлэг ажиллана гэдгийг илэрхийлье. Давс сумынхаа түүхэд 100 жилийн ой дөрөв Монгол Улсын арстан мэдгийн Монгон онс багшигаа мөнхжүүлж Монгон онс нартай цэцэрлэгт хүрээлэн давс сумын төвд холбоод 3.5 орчим гар газар амарсан ийм томоохон бүтээн байгуулалтын шавтах ажиллагаа өнөөдөр бас төгөлдөр боллоо. Энэхүү бүтээн байгуулалт бий болсноор давс сумд амьдарч байгаа 8 настай болцоос 80 настай буурал хүртэл цаг заваа үргэлжлэлтэй өнгөрөө энэ орчин бий болох юм аа. Хөдөө нутгийн нь залуус орчин амьдрахад аятахтай орчин маш их түүгээд энэ бүгдийг үндэслээд давс сум маань ийм дүү цэцэрлэгт хүрээлэн бий болгохоор зорин ажиллаж байна. За Монгон онс гэдэг хүн бөхөл миний шаваа. Би бэлтгэл хийдэг газар байхгүй, хүн байхгүй. Усын баянаад мэлдээ нэг усын амралтанд очдог, амрагчтай хамт амрагч. Ийм хэцүү байх үедээ би хайдуу гэдэг өхийг аваад хажуудаа хоёулах намайхтай маа. Ингээд дараа нь Монгон гэдэг гадуур аваад шаваа. Ингээд олон жил 12 3 жил өтөр хамт гадуур бэлдсэн. Монгоны одоо гайхамшигтай хөдөлмөрч төвчээртэй асууюундаг гэдэг шоолын сусмасд ингээд хэцнүүгийн утгыг сайн аваад. Тэгээд энэ зөвхөнгүй хөдөлмөрчгөндөө би 25 хаяхт нэг өдрийн бэлтгэл 24 унчаад одоо шинэ болчихгүй энэ гоохл гэж нэгийг үгүй нэгээд гояад байд гэдэг тийм одоо хөдөлмөрч юм байна. Тэгээд оон одоо инженер хэлтэй тэгээд мод тарихад тийм оон хэлтэй цэцэрлэгт хүрээлэн дамгаалд ажиллаж байсан. Тэгээд ийм гоо. Тэгээд улсын арстан зургуудад улсын хоёр зүйлээ
ингээд одоо сүүсэмсэлтийн Монгол өхөн түүхэнд давуулж байгаа гэдэг мэхээр алдчихсан. Давуулж байгаа гэдэг мэхээр хистэ хүн их жил хамгаалахгүй сүүлрүүгөө орчих юм бол унахаас ямар тав болдог те. Баруун ташаагаар давуулдаг юм байна. Тийм өгөөс тэрийн бөхнэрэмжтэй тэсэлт хүрээлийн төссөн давсдаг суманд байгуулах чиглэлд миний шавьдаг одоо ийм сайхан гэж ахныг баяжэна. Энэ ажил үлдээтэй битготхаа дэмжлэг төсөлтөө юу байна би одоо шатах юм байв төсөл юм байна. Маш сайхан юм болох юм байна. Энэ үнэхээр ижүүрэн тэгээ хойч үедээ хэрэгтэй залуучуудтай хэрэгтэй ийм сайхан одоо юм бүтээгч баярлалаа дэмжин төсөл Намайг Нанцтын нэмэх хоёр гэдэг барилгын зэрэг мэргэжилтэй. За миний аавыг бол аюушийн Нанцад, ээжийг маань болохоор Аргачаагийн Цэцэгмаа гэдэг. Давс цумын 100 жилийн огтод одоо Мөнгөн Арслангийн нэрмжид одоо Мөнгөн онц нартай цэцэрлэг хүрээлэн байгуулах энэ төсөлд одоо миний бие одоо барилгын ажлын зураг боловсруулах, зураг төс боловсруулах ажил дээр одоо гэр бүлийнхээ зүгээс 15 сая төгрөгийн бүртэг бүхий одоо энэ зураг төсөл боловсруулах ажлыг хариуцж аваад дэмжиж болж байна. Сайн бацхан уу би Давс цумын угуул Жолооч Ивановын охин Дэлгэрмаа байна. Давс цумынхаа 100 жилийн ой зурулж Монгол Улсын авраг өргөн төгсийнхаа санаачлан хэрэгжүүлж буй Мөнгөн онц цэцэрлэгт хүрээлэнд миний зүгээс олон компани ах トゥ нарынхаа нэрийн өмнөөс 50 сая төгрөгийн материалын тусламж дэмжлэг болгонд хандуулж байна. Энэ Мөнгөн онц цэцэрлэгт хүрээлэнгийн ажилд нутгийн онцгой олон бүхнийг идэвхтэй оролцохыг уриалж байна. Төстийг сонсоод одоо орондоо яаж авах гээд зарлаа тэгээд одоо төстийн зураг гөрг аваад ингээд явсан би одоо их төөлийн баяртай байна. Би өөрөө бол Улс аймгийн Давс цумын хүн. Манай аав Цэрэнборж гэж одоо хүн байсан. Ингээд манай хоёр хүн маань ус өндрөх, аршаа өндрөх гээд хоёр компанитай бас танда усны мэдлэлээр одоо удам залгасан уснаа жоох ажлыг хийж байгаа. Тэгэхээр одоо энэ усны байгууллагатай бас их хайртай. Ингээд одоо манай нутагт одоо ийм төс дээрж жагаад энд бол ямар ч байсан хүн нэмэр оруулна гэж манай хүүхдүүд их өндөр сэтгэлтэй. Ингээд одоо ажил эхэлж байна. Одоо Давсцд одоо тэр барьгаад оччихсан байгаа. Тэгээд ч одоо хүүхдүүдтэй баярлж байна одоо. Энэ одоо тэрсэн аавын нутаг их орноо одоо хүн бас хүн хайрч хүндэлж ингэж өгдөг. Их талархаж байна. Манай нутгийн ард түмэн бол одоо бас энэ төглийг бас дэмжиж бүгд л одоо чадах ятгаараа хань нэмээ оруулж энийг одоо их сайхан болгоё. Энэ цааш нь одоо энэ төвлөчнийг нь байнгын одоо улам одоо өргөжөөд өшөө сайхан мод цэцэрлэгтэй болоосаа гэсэн үндсэндээ л одоо бид бүхэн их баяртай байгаа. Сайн бацхан уу Австрали улсаас имжиж байна. Намайг Батсуурын Батэрдэн гэдэг барилгын ажлын мэргэжилтэй. Манай аавыг Цэфлийн Батсуур гэдэг. Сум орон нутгийн 100 жилийн огтон бүрэн төгс аврагын санаачлагаар Мөнгөн Арслангийн нэрмжит Мөнгөн онц цэцэрлэгт хүрээлэн ийм төсөлд гэр бүлийн зүгээс гэрэлтүүлгийнхэн ажлын гэрэл эд материал санхүү шийдэж дэмжиж ажиллана. Намайг Орцрон гэдгийг би энэ шинжлэх ухааны доктор профессор актив цалтай хүн байгаамаа. Одоо ботаникийн цэцэрлэгт хүрээлэн ажиллаад явж байна. Бүрэн Монгол Улсын хүрээнд миний найзын одоо нэрмжит Мөнгөн онц байгуулах гэж байгаа явдал би маш их баяртай байна. Энд бид нэр одоо манай одоо шав ариун баяр одоо бас энэ ажилд нь одоо яг тарих ажилд нь оролцож байгаа гэсэн. Би өөрийнхөө чадах хэмжээгээр оролцоод энэ сайхан үйлсийг дэмжиж байна. За намайг очгөрл идэг 2000 оноос одоо шинжлэх ухааны академийн ботаникийн цэцэрлэгт одоо эрдэмтний ажилтнаар анх ажилд ороод одоо өнөөдрийг хүртэл 24 жилдээ бол
ажиллаж байна. Бүрэн Монгол төслийн хүрээнд одоо энэ хүний нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаагийнх нь хувьд одоо манай ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн зүгээс бид нар өөрсдийнхөө мэрэгжлийнхаа зүгээс одоо зөвлөгөөгөө өгөөд хамтарч ажиллахад одоо бүрэн боломжтой энэ ажилд нь одоо бид нар бас тусалцаа үзүүлээд явнаа. Үнэхээр бас баяртай байна. За намайг Ариун Баяр гэдэг тансаглалт явуулах компани гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэр бум одоо өмчний хөдөлгөөн өрнөж байна. Тэрнтэй холбогдуулаад энэ сум болгон одоо цэцэрлэгт хүрээлэнгүүдийг одоо байгуулж мод тарих ёстой. Тэрний одоо анхан этний одоо бас их усүрийн тавьж давс цамаар ихлээд одоо тэгээд одоо Арслангийн манд байгуулсан мод гэхэд одоо 40 гаруй жилийн түүхтэй ингээ сайхан сүмжилж байна. За яг энэ байгуулсан цэцэрлэг шигээ энэ цэцэрлэгийг одоо Улс аймгийнхаа давс цамын одоо байгуулах гэж гадаад их баяртай байна да. Ийм юм олон зуун жилийн настай бүтээн байгуулалтыг одоо хийх гэж байна л дээ. Намайг найдаа хөхтэй Бадам хамт гэдэг. Би хар ус гол төрөөмс байгууллагын тэргүү. Энэ удаад бид Бүрэн Монгол төслийн хүрээнд Улс аймагт бүтээн байгуулагдах Мөнгөн онс цэцэрлэгт хүрээлэнд мод бутыг тайрж ургуулах, арчлан хамгаалах, сургууль судалгаа хийж хамтран ажиллах юм аа. Намайг Кот аймгийн Баянлын сүмийн харьяат Монгол улсын аж үйлдвэрийн гавьд ажилладаг Цэндэгийн анх баяр гэдэг юм байна. Би 86 онд 10 дугаар төгсөөд Мөнгөн багшийнхаа шав болж бүхний одоо хараагаа хэлсэн байнамаа. Тэгээд Бүрэн Монгол төслийн одоо санаачлагаар Улс аймгийн давс сумд одоо багшийн маань төрсэн одоо угуулдагт сайхан цэцэрлэг түрээлийн одоо байгуулагдаж байгаа юм байна. Одоо 100 жилийн хавааг одоо өмнө энэ ажилд одоо би өөрийн одоо гар төлөвийг одоо оруулж хувь нэмэр болно гэж одоо болох ч одоо баяртай байгаа. Ерөнхийдөө энэ ботаникийн цэцэрлэгийн одоо хамт олонтой хамтарч тэр одоо багшийн маань одоо Монгол оронд одоо суурьшуулсан, суул харьсан одоо үржүүлсэн тийм мод буута тийм одоо тэр тийм суулгах юм байна. Тэрэнд нь одоо бас би одоо энэ шавнаар одоо системээ юм болж авчихъя гэж бодож байгаа. Намайг Арагчаа Жавын Гантулга гэдэг. Би Улс аймгийн давс сумын угуулын хүн байна. За манай нутгийн 100 жилийн огт нь Бүрэн Монгол төслийн санаачилсан Мөнгөн онс гэж цэцэрлэгт хүрээлэн байгуулагдаж байгаа юм байна. Энийг бид нэр бас маш их дэмжиж хүлээж авч байгаа. Тэгээд манай анги болохоор давс сумын 8 жилийн дунд сургуулийн 29 дахь төгсөлтийнхэн. Тэгээ энэ төгсөлтөөрөө нийлээд энэ Бүрэн Монгол төслийн санаачилсан энэ цэцэрлэгт хүрээлэн гадна хашаагийн бүрэн төгчүүлж оролцох гэж байгаадаа бас баяртай байна. За энэ сайхан бүтээн байгуулалтыг бол Генев яс одоо гарч зохион байгуулж байгаа хариуцж байгаа. Тэгэхээр энэ бүтээн байгуулалтын одоо тал бүрээс нь өнцгөө бүрээс нь бас ингээд хэсэгчлээд аваад анги хамт олон ороо найз нөхдөөрөө за аав ээжийнхаа гэгэн дурсгалд бас ингээд зөрүүлж өчүүхэн удаа хэсгийг аваад ногоон байгууламж мод тарих хөвгтийн талбайгийн бас одоо нэг хэсгийг тогтжуулах гэх мэтийн одоо аваад тогтжуулж бас болох юм аа. Энэ гүйцэтгэх түрээлэнд 5000 орчим мод 2 га зүлэгжүүлэлт 1.5 га газарт бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Даяарт алдартай давстынхан дандаа хамтдаа